Хүн төрлөختөн үе үеэрээ өөр ертөнцид амьдарч ирсэн. Нэг айлын ширээний ард сууж байгаа хүмүүс хүртэл үнэндээ өөр цаг хугацаанаас ирсэн мэт байдаг. Baby boomers. Тэдний амьдрал сонгостоор биш, шаардлагаар хэмжигддэг байсан. Дайн, хомсдол, хүнд хөдөлмөр, амьд үлдэх нь л ялалт. Манай үед гэж эхлэхэд нь цаана нь үнэхээр хүндхэн түүх байдаг. Доктортой байдал бол тэдний хувьд аз жаргал. Монголд бол социализмын үеийн хөдөлмөрч хүмүүс бөгөөд одооны залуус гэж яхад нь шүүмжлэл биш, харин өөр цаг үед өссөн хүний айхшрал байдаг. Gen X. Нэг байгууллагад олон жил ажиллах, байр авах, хүүхдүүдээ сургуульд оруулах нь амжилт. Facebook коммент хийсгийн хамгийн идэвхтэй оролцогчд ч магадгүй тэд. Хинч зам заагаагүй. Өөрөө л зүтэг гэдэг амьдралын философитой хүмүүс. Лааны гэрэлд хичээл хийж байсан түүхтэй. Интернетгүй амьдрах бүрэн чадвартай. Юмд амархан итгэхгүй хүмүүс. Millennials. Нэг өглөөс ирэхэд систем өөрчлөгдөж, зах зээл, өрсөлдөөн, дампуурал, бизнес. Интернеттэй хамт өссөн хүмүүс. Facebook, хайтав, анхны чат, адагшаа сурах мөрөөдөлтэй. Тэд мөнгөний төлөө биш, утга учирын төлөө ажиллахыг хүсдэг. Кофе шопод лаптоптай сууж англи үг яриан дундаа хавчуулж ярих дуртай хүмүүс. Burnout борчлоо гэдэг үгийг ойлгодог анхны үе. Ажлаа сольж чадна, мөрөөдлөө өөрчилж чадна. Gen Z. Энэ үе бол жинхэнэ дижитал түрэхтийн үе. Утас бол зүгээр нэг хэрэгсэл биш, амьдралынх нь нэг хэсэг. 1 минутаас урт видео бол төвчээрийн шалгалт. Мимээр ярьж bro гэдэг үгийг хинт ч хэлж чадна. Hoodie, AirPods бол бараг дүрмд хувцсна. Мэдээлэл асар их, боломж хязгааргүй мэт. Гэхдээ ирээдүй тодорхойгүй. Эрхчлөө хүсдэг хүмүүст уламжлалт насаараа нэг ажил хийх гэдэг ойлголт тэдэнд үгүй. Gen Alpha. Хиймэл оюун ухаантай хамт өсөж буй үе. Таблет болон утас барьж хилд орсон. YouTube үгүй бол уйлна, анцаардна. Тэдний хувьд хиймэл оюун ухаан бол гайхамшиг биш, хэвийн зүйл. Магадгүй бусад үеийнхэн тэдэнд эртний зэрлэгүүд мэт харагддаг. Хамгийн сонирхолтой нь энэ бүх үе нэг айл дотор зэрэгцэн амьдарч байдаг. Өвөө нь тэсвэрийг ярьцсан, аав нь зүтгэллийг ярьцсан, хүү нь онлайн орлого, хиймэл оюун ухаан ярьцсан. Уруулаа буруу зүйл биш. Зүгээр л өөр цаг үед төрсэн хүмүүс.